гийн замаар дамжих халдварын дохын одоо илрүүлэг үйлчлэгийг бол хийдэг. За энэ тохиолдолд бол одоо мэдээж илэрсэн тохиолдолд бид нар эмчлээд явж байгаа. За энэ төрөлхийн тийм үү зарим тохиолдолд зарим эмэгтэйчүүд маань ерөөсөө жирэмсний хяналтанд орохгүй байжгаад төрөх хугацаа болохоор гинт хүрээд ирдэг. Бас ийм зүйлүүд бол байна. Тэгэхээр энэ дээр бол одоо эрүүл мэндийн салбар дан ганцаараа ажиллахад бас учир дутагдaltaй байна. Жирэмсэн ээжүүд маань бас шилжилт хөдөлгөөн их байна. Нэг газар суурьшиж байгаад одоо иргэний үнэлгээнийхээ хаягийг шилжүүлэхгүйгээр өөр газарт шилжин суурьших юм тохиолдлууд байж байна. За мөн оюутнуудын дунд байж байна. Тэгэхээр бид нэр энэ дээр одоо жирэмсний хяналтыг сайжруулах, за үүнийг одоо засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх бас юм зайлшгүй шаардлагатай байгаа юм. Яг бол одоо хороо дүүрэг сумын багийн засаг дарга өөрийнхөө одоо орон нутагт төр шилжин байрлаж байгаа хүмүүсийг бол бүртгэж авч бас мэдээлэх ёстой. За эрүүл мэндийн салбарч гэсэн одоо бас манай хувьд бол бас энэ жирэмсний хяналтыг одоо эрчимжүүлэх, сайжруулах чиглэлээр орон нутгийн засаг захиргаатай бас хамтарч энэ ажлуудыг зохион байгуулж байгаа. Үнэхээр одоо төрөлхийн тэмбүү бас энэ жилд нэг 40-50 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол илрээд байгаа нь бол маш харамсалтай үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ дээр энэ дашрамд одоо бас эмэгтэйчүүдтэй, эцэг эхчүүдтэй одоо бүх шатны засаг дарга нарт бүх удирдах албан тушаалтан одоо иргэдтэй хандаж хэлэхэд хүн нэгэнт жирэмсэлсэн тохиолдолд за жирэмслэхээс өмнө ч гэсэн одоо жирэмсэлтэндээ бэлдэж урьдчилан сэргийлэх үзлэгт орох ёстой, өөрийгөө эрүүлжүүлэх ёстой. Тэрний дараа одоо жирэмсэлсэн тохиолдолд эрүүл мэндийн салбарт цаг хугацаанд одоо энэ жирэмснийхаа хяналтанд орж үзүүлж явах ёстой гэдгийг бас хэлмээр байна.